Хожим ардын хувьсгалын дараачаас үйлдвэрчний эвдэд албан ёсоор үүсч худалдаа үйлдвэрийн албан хаагчдын эвдэд, улсын албан хаагчдын эвдэд, техник нэвтрүүлэхийн товчоо эвдэд, эмнэлэг ариун цэвэр хөтөлбөрийн эвдлүүд гэсэн салбарууд бий болж нийтдээ 3000 гаруй гишүүдтэй байсан байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн 4936 онд аймаг хотын товчоод ба үндсэн үүр төлөөлөгчийн дүрм нэртэй зохиогдож удаа дараа шинжлэгдэж ирсэн бөгөөд 1992 оноос олон улсын жишгт нийцсэн бүтэц зохион байгуулалт дүрм мөрийн хөтөлбөртэй болсон байна. Үүнээс өмнө социалист үзэл сурталчилгын нөлөөнд ор Монголын нийгмийг иргэний сайн дурын үүсгэл санаачилгын байгууллагатай гэж харагдуулах зорилгод үйлчилдэг, төрөөс баталж өгсөн дүрм журам заавар тогтоон шийдвэрээр үйл ажиллагаагаа явуулдаг бие даасан байр суурьгүй төрийн бус байгууллагуудын нэг байлаа. Коммунист дэглэм эмэгтэйчүүдийн холбоо, залуучуудын холбоо зэрэг хуурмаг төрийн бус байгууллагуудыг байгуулж иргэний эвлэлтэн нэгдэх эрхийг хангасан мэт харагдуулах жүжиг дэглэдэг байсан тэр үеийн ард хоцорч Монголын үйлдвэрчний эвлэл жинхэнэ утгаараа төрийн бус байгууллагууд хөгжиж өдгөө игнэнд 450,000 орчим гишүүд эмзэгчтэй 22 салбар холбоо мэрэгжил үйлдвэрлэлийн 14 салбар холбоотой бодиттой ийм иргэний нийгмийн байгууллага хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. 1991 онд Монгол улсын баг хурал Монголын үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийг батлан гаргаснаар хөтөлбөрчдийн эвлэлтэн нэгдэх эрхийг бодиттойгоор хэрэгжүүлэхэд дэвшил гарч уг хуулийн үдэл санаагаар Монголын үйлдвэрчний эвлэл өөрчлөлтөн зохион байгуулагдсан байдаг. Чөлөө зах зээлийн орчинд хөтөлбөр эрхэлж байгаа иргэдийн эрх ашиг хамгаалах, хөтөлбөрийн харилцааны эрх зүйн орчин бий болгох, нийгмийн даатгал хөтөлбөрийн хяналтын тогтолцоог хөгжүүлэхэд шинжлэгдсэн үйлдвэрчний эвлэл чамлахааргүй үүрэг гүйцэтгэсэн. Ажил олгогч, засгийн газар болон хөтөлбөр эрхлэгчдийн хооронд байгуулдаг хөтөлбөр нийгмийн зөвшөөрлийн 3 талд улсын хэлэлцээр нийгмийн хэн хэмжээ болж хэвсэн нь Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны нэгэн том гавьяа гэдгийг энэ өдөр цогон дэмжлэхийг хүсэж байна. Цаашид Монголын үйлдвэрчний эвлэлийн хөтөлбөрийн харилцаа, хөтөлмөрчдийн эрхийн төлөөх манаанда тууштай зогсож нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд олон мянган идэвхтэн сонгуультан ажилтан үйлдвэрчний эвлэлийн гишүүдийнхээ хамтаар цуцалтгүй зүтгэнэ гэдэгт итгэл төгс байна. Та бүхний ажил амьдрал, аз жаргал, амжилт бүхний дээдийг хүсэн өрөөё. Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гэсэн. Баяр хүргэе.